За сайн байцгаана уу өдрийн минь төргий та бүхэндээ. За Лиса нойрд мэрэг хийтүүлэг хийгээгүй. Ерөөхдөө жоох YouTube итгэвтэй байж чадсангүй. Хувийн асуудлууд бас эрүүл мэндийн асуудлууд гэдэл байлаа. За тэр яг ямар ч хэлсэн энэ удаагийн сэдв маань юу вэ гэхээр бодлоо л да. 2025 онд таны ямар хүсэл бэлтгэх вэ гэдэг сэдвээр таарад мэрэг хийгээж болоод таны чиний те ямар хүсэл 2025 онд бэлтгэх вэ гэдэг сэдв байгаа. За энэ дээр би зөвлөгөө карт энэ дээр би сүнслэг амьтдын Oracle карт буюу Spirit Animal Oracle картыг бол тавьсан байгаа. Магадгүй энэ дээр зөвлөгөө гарч ирж болно, анхааруулга гарч ирж болох юм, юу ч гарч ирж болно. Ямар ч хэлсэн би нэлээд хольж жогоод шившиж байгаад те. Эдгээр гурван үзүүдэд татаж гаргасан байгаа. Би бол нээж хэмжээгүй байгаа. Бүгдээрээ цугтаа нээж үсцэн. Тэгээд дараа нь мэдээж тарот картаараа энэ жил таны ямар хүсэл бэлтгэх вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За уламжлалсаараа угаасаа 1 2 3 гэсэн дугааруудаас сонголтоо хийгээрэй. Бит дандаа илтгэдэг бичлэгээ засаж яваад хийж болно. Одоо намайг ярьж байх хооронд сонголтоо хийж болно. Тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбоо барих хаяг болон онлайн дэлгүүрийн бүх хаягууд description box дээр линкүүд нь байрлагдсан байгаа. Тийшээ дарж ороод холбогдож болно. Бас хувийн мэрэг төрөг хийхийг хүсэж байвал. За тийм байна. Тэгээд юу бараг сарын хугацаанд YouTube хийгээгүй. Та нартай өнөөдөр бүхэн жишин их 2025 онд одоо ямар хүсэл биелэх вэ гэдэг сэдвээр их гоё мэдээ ирэх байхаа гэж найдаа. Гэхдээ баг зэргийн сөрөгч юм уу анхаарах зүйл гарвал уучлаарай. Сахиусуу та бүхэнд угаасаа хэлхийг шаардаж байгаа болохоор би зөвхөнтэй мэдээлэл дамжуулах үүрэгтэй хүн болохоор хатуу ч гэсэн үнэн гарч ирвэл би хэлэх ёстой шүү. Тэрийг ойлгоорой. За тэгээд хүүсийн ялгаа байхгүй дандаа ихтэй эрэгтэй эмэгтэй хүмүүс хамаагүй хүүсийн ялгаа байхгүй өөртөө тохируулаад ойлгоод үзчихээрэй гэдгийг зөвлөе. За нэг дугаар нь энэ Прахнит билүү чулуун тахныг бас марцчихж जैन. Мөн хэд баялаг дууддаг чулуу байна. Харагч байна. За хоёр дугаар нь цэнхэр сэлэстэл чулуу байна. Түүхий чулуу. За энэний нэрийг sorry яста мэдгүй бол манайхан комент бичээд өгөөрэй. За 3 дугаар нь энэ чулуу байна. За тэгээд дандаа л стресстгүй манайхан тийм гүнзгий амьсгаа авчаад бичлэгээ эсвэл пауз хийж агаад сонголтоо хийгээрэй. За тэгээ одоо бүгдээрээ нэг дугаараас хэлцгээе. За энэ Spirit Animal Oracle картаар анхааруулга зөвлөгөө гинтийн бидэг юу ч гарч иж магадгүй би сайн хэлж мэдэхгүй байна. Нэг дугаарынхан маань таарад уншлагатай тавтай морил таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За Scorpion хилэнц буюу шинэ эхлэл гэдэг үзэр гарч иржээ. За you are invited to investigation but you also being one that is everything you can life that can be brain person pencil destroy building. Okay. Ерөөд ийм хэлээд л да. Шинэ эхлэл гэдэг үзэр гарч ирж байна. Энэ дээр юу гэхээр өөрчлөлт хийхийг чамайг уриалж байна сахиусууд те. Гэхдээ энэ өөрчлөлт нэлээд огцом эрсдэс өөрчлөлт байж магадгүй юм аа. Таны одоогийн амьдралтай те амьдралыг чинь сайжрахад саад болж байгаа бүх зүйлээсээ салж холдохыг бол ерөөхдөө сахиусууд зөвлөж байна. Дахин босхоос өмнө одоо алдаа дутагдaltaй бас бүх зүйлээ устгаад шинээр төрөө гэсэн одоо зарчмыг хилээд ингэсэн үг л дээ. Тэгэхээр өмнө хийжсэн одоо бүх зүйлч нэг л амьдрал чинь болж өгөхгүй байгаа бүх зүйлийг эхлүүл гэж сахиусууд хэлж байна. Ялангуяа өөрчин ашиггүй хэрэггүй байсан те буруу зуршил юу ч байдгийг эсвэл буруу найз нөхөд те тийм хүмүүсээс ангижир салаад бүх токсик хүмүүстэй өөрчин нас асуудалтай байсан орчин нөхцөлтэй салаад тэгээд амьдралаа шинээр ихэл дахин төрөөрөө гэсэн ерөөхдөө бол утгатай шүү. За тэгээд ерөөхдөө өөрчлөлт амьдралдаа хийгээрэй гэж байна. Энэс харахад бол энэ бол ерөөхдөө илүү зөвлөгөө хүзэр болоо авчлаа те сахиусуудын зөвлөгөө болоо авчлаа. За яах вэ? Одоо би таарад хүзрөөрөө хайр дурлал уу ажил карьер дээр үү эсвэл хүн хоорондын харилцаа юу ч байж болно 2025 онд нэг дугаар хэмээн хувьд те ямар хүсэл нь биелэгдэхээр байна уу гэдгийг бүгдээр харцгаая.
За магадгүй хайр дурлал юм уу санхүү ажил карьераа гарч ирвэл би ганц хоёр оракл хүзэр ашиглахыг хүслээ. За хүзрөө жоох сайн холиотроо. За. Yeah. За одоо. За ерөөхдөө бол энэ бол айгүй ойлгомжтой мессеж байна. За тэгэхээр юу гэхээр 2025 он 1 дугаар хэмээн хувьд ямар хүсэл чинь биелэгдэх вэ гэхээ өмнө чиний зүрх сэтгэлийг одоо шахлуулан одсон X нөхөр чинь X найз залуу эсвэл хэсэг уулзж байгаа болсон залуу. За эмэгтэй хүн болно, хуучин эхнэр, хуучин найз залуу хамаагүй шүү. Би хүүсийн ялгаа дандаа байхгүй гэж хэлдэг. 2025 онд одоо тэр хүнээтэй удаан хугацаанд уулзаагүй ч юм уу эсвэл нэлээд хайр сэтгэлийн шархтаагаар салсан байсан бол энэ жилд өөрөө ч хүснээр хуучин амрагч, хуучин X чинь амьдрал чинь эргэн гарч ирэхээр байна. Эргэн гарч ирснээр ерөөдөө өөр чинь санал болох юм байна. Дахин харилцаа холбоогоо эхлүүлээ. Сэргээ гэдгийг санал тавих нь байна. Магадгүй чи энэ зүйлийгтэй түрүү жилээс ахуулаад их стресстэй ч юм энэ залуугаа энэ эмэгтэйгээ хүлээгээд нэлээд удаад бүтэлтэй харилцаа болохгүй эсвэл сурган тасраад амьдралчтай байхгүй нэг хэсэг байсан байж болно. Үүний бол бас чиний хувьд бол сэтгэл зүрхний маш их шарх авсан. Тэгээд буцаж ирээсэ гэж хүсдэг байсан бол энэ жилдээ буюу 2025 онд чиний хүсэл биелэгдэх. Яа тэгэхээр сахиусууд бол ерөөдөө зөвлөлтөй бол чамааг өөрийнх нь зүн бэлэг мэдрэмжтэй итгэж найдаараа чи угаасаа би энэ дээр ингэж мэдрээд та нар маань угаасаа энэ хүн намайг сэтгэлийн минь шахлуулаад миний амьдралаас явсан байсан ч хизээ нэгэн цагттай над дээр буцаж ирнэ гэдэг бол мэдрэмжтэй сэтгэлийн гүнд нь байсан байхаа гэж би хараад байгаамаа. За нэг юм жоох юм хэлэхэд л энэ дээр магадгүй 10%, 20% л боломжтой гэх юм уу. Зарим хүмүүс маань те ингээд нэг дугаарыг үзэж байгаа хүмүүс маань X-ийн амьдралд авчрахын тулд зан үйл хийсэн байх боломжтой. Хөзрөөр мэрлүүлсэн байж болно. Хайр дурлал сэргээх манифест хийсэн байж болно. Магадгүй над шиг witchcraft хийсэн ч байж болно. Something like a witchy. Have to say. За тийм байгаад харагдаад байна. Тэгээд чиний хүсэл биелсэн, чиний хүсэж байсан манифест мөрөөдөл энэ жилдээ биелэхэр харагдаж байна. 2025 онд. Гэхдээ би энэ дээр нэг зүйл тодруулахыг хичээж байна. Юу вэ гэхээр за зарим нэг нь 2025 онд юу хайр дурлал вэ те миний мөнгө санхүү энэ төр дээр хүсэл биелэх болов гэж үтсэн штэ гэж бодож байгаа бол sorry чи илүү ажил карьер дээр тулгуурлаад явж байсан ч гэсэндээ нэг X-ээ бодохгүй те байхад X чинь гараад ирэх боломжтой шүү. Guys би энийг бол одоо энэ миний яна хүслээр болох асуудал биш байгаамаа. Сахиусуудын гаргаж ирэх мэдээлэл би зөвхөн дамжуулах хэрэгтэй. За тийм үгээр хүзрөө марчлаа. За тийм байгаад байна. Уучлаарай. Хүзрөө марчлаа. Тэгэхээр энэ дээр би яач чим тэр хүнээс салцсан байхад тэр хүн ер нь зүрх сэтгэлийг чинь шахлуулаад удаан хугацаанд ч юм уу за хэдхэн 7 хоногч байж болно явцсан байсан хүн гинт гарч ирж байгаа нь юу вэ те ганцхан чиний зүрх сэтгэл шархалж байсан байна уу эсвэл тэр хүн бас адилхан чам шиг зовлон мэдэрсэн байна уу гэдгийг би мэдий гэж бодлоо. Тэгэхээр за юу яа оракл хүзрөөрөө одоогийн энэ хүний чамаагийн сэтгэл мэдрэмжинд ер нь санаа бодол нь ямар хөө байна вэ гэдгийг ямар байр суурьтай мэдрэмжтэй байна уу гэдгийг хараадах юм.
За энэ бол ерөөд ихэнхийнх бол X-үүд нь. За эсвэл X-ийг харилцаа холбоотой байж байгаа алга болсон ч байж болно. Тэгээ миний мэдснээр бас тэ чамаас урууж тэрсэлсэн байх магадaltaй өөр хүнтэй уулзаж уучраа чи үүнийг нь олж мэдсээр өшөөхийн аргагүй бол бас харилцаа холбоос алсан байж болно. Хайрын гурвалжинд орсон бас тэ асуудлууд байсан байхаа гэж мэдрэгдээд байна юм л та. Эсвэл заримх нь өдөө чамаас л өөр хүн дагаж явчаад эсвэл хуурчаад одоо ухаарад харамсаад ирээд уучлах ухаад ирэхэд байж болно. Болох юм энэ жилдээ. За чиний хүн гарч иж байгаа хүний сэтгэл бодол нь ямар байна вэ? Ойлгомжтой. Өөрсдийнхөө харилцаа холбоогоо засаж залруулмаар байна гэдэг хөзөр гарч ирж байна. Өөр ямар санаа бодолтой вэ? Ер нь бол өөртөө чинь эвдэрх өөрөөс чинь уучлахгүй бодолтой байгаа бол нэлээд ойлгомжтой байна. Тэгээд holding back. Өмнөдөө илүү өөрийнхөө чамайг сэтгэлээ илүү ойлгомжтой тайлбарлах байсан юм а гэж байна л да. Ер нь бол нэлээд харамсан байр суутай байгаа. Сэтгэл санаагаа ойлгуулдаг байж бүх харилцаан дээр яах гээд байгаа тийм санаагаа арай дээр ойлгуулдаг байж гэсэн байна. Окей. Oops, энэ бол нэлээд харамсан болон шокнд орох хөзөр байна л да. Хүлээж байгаагүй үр дүн гэдэг хөзөр гарч ирж байна л да. Үр дүн. За миний хүссэн төлөвснөр болоогүй гинэ. Тэгэхээр энэ мэдээсээ магадгүй чамайг гомдох ч юм уу, чамд өмнөд ороод эсвэл өөр хүнтэй уулзаж уулзраад ч юм уу, чамайг гуйлах гад нэг хэсэг амьдралаас чинь өөрөө өмнөд ороод алга болцсон байж болно. Гэвч чиний зүрх сэтгэл шархлаад үлдсэн ч гэсэндээ чи ерөөсөө энэ одоо бодож байгаа иргэн гарч иж байгаа X-ийнхантай араас чаргууцалтаж хөөцөлтөөгүй байж болно. Хэцүү байсан гэсэн мартахыг хичээсэн байж болно. Зүгээр л энэ надаас хаах олддیں۔ Салаад явна сэтгэлтэй бол эргээд ирнэ би мэдэж байна гэсэн тийм байр суурьтай байсан байхаа гэж харагдаад байна. Тийм болохоор хүн яагаад гарч иж байгаа гэхээр тийм яг л өөр нь бол өөрөө чинь гуйлах гарч юм үүнд орох гээд заримх хүн бүгд биш л тийм үзэж таарсан байж болно. Гэвч яасан байх нь гэхээр тийм энэ хүний төлөвлөгөө ёсоор болоогүй болохоор чиний амьдралдаа гараад ирчээ. За тэгэхээр одоо би сахиусын зөвлөгөөг бол үнэхээр ойлгож эхэлж байна тийм амьдрал чинь хэрэггүй хүмүүс ч юм уу тийм хүмүүсийг бол амьдралаасаа холдож явуулаарай. Шинээр төрөөрэй гэсэн байгаа шүү тийм. Хуучин зуршил муу токсик хүмүүсээ би төрөвлөө токсик хүмүүс токсик ажлын байр юу ч гэдэг тийм зүйлээд орхон явж та шинэ амьдрал эхлэх рүү шинээр төрөөрэй гэж сахиусууд мань хэлсэн. Хэрв чи хүсч бол ийм залуугаа эсвэл энэ эмэгтэйгээ токсик гэж бодож байвал хэдий амьдрал чинь гарч ирсэн ч гэсэндээ дэмий зүйлээ гэж үзвэл тастан хайж энэхүү харилцаа холбоо бүр тастаад бүх зүйлийг шинээр эхэлж болно шүү. Ерхэд бас сахиусууч хамаа шинэ эхлэлтэй өөрийгөө өөрчил бүх муу зуршилтай хүмүүс хуурамч хүмүүсээс хол байгаараа гэж зөвлөд байгаа. Тэгэхээр сахиусуудын зөвлөгөөг чи хүлээж авах уугүй юу гэдэг нь бол чиний өөрийн сонголтын асуудал байгаа юм аа. За дахиад өөр 2025 онд тэ магадгүй чамд ямар өөр тийм нэг хүсэл авшаавчлаа ямар хүсэл биелэх вэ гэдгийг харахыг хичээ. Эсвэл ингэж харахгүй. За энэхүү тэр токсик X ч юм уу те хүлээж авбал ирээдүйн ямар хөө байх вэ гэдгийг харъя да. Тэгж харсан дээрээ байна. Sorry. За яг хүчрүүд унж ирж байна. Өөртөө л мэд. Ерхэд хэрв чи хүлээж авах юм бол бүх харилцаа чинь сайхан болно. Хэцүүж байдаасандаа хоёр биендээ итгэхээр шийдэж гэр бүлийн хүмүүс юм уу хосууд маань бол иргэн нэгдээд харилцаа холбоо нь ад жаргалтай байхаар харагдаж байна. Хоёр магадгүй цагийг одоо гадаадын орн руу явж амрахтай зугаалах ч юм уу. За эсвэл хөдөө гадаа явж болно. Одоо хөдөө орн дотор явж амар зугаалах цагийг сайхан өнгөрүүлэхээр шийдсэн бол тиймэрхүү зүйлүүдийг биелүүлнэ, буцаж нийлснээр чи яг нэг удаа боломж олгоод үзвэл ерөөхдөө ад жаргалтай гайгүй байж чадхаар харагдаж байна. Тэгэхээр энэ ерөөхдөө юу вэ гэхээр та нарын хувьд бол өөрсдөө чинь л шийдэх асуудал юм шүү. За би ихэд одоо краш байж болно, нэг хэсэг уулзж байгаа болцсон, найз залуу байж болно, нөхөр ээж болно, за хучин ихнэр, хучин найз охинч байж болно. Би дандаа илтэх хүс ялгаа байхгүй шүү. Тэгээ энэ хүн ямар ч лсэн алдаагаа ухаарад харилцаа холбоогоо нэлээд сэргээ сайжруулъя гэж бодож байна.
take it or leave it гэдэг баха. Хүлээж авах уу өөртөө мэдээрэй. За ингээд нэг дугаархийн маань хувьд бол 2025 онд ирэх та нарын маань ямар хүсэл биелэх вэ гэдэг сэдвүүн ийм байлаа. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За одоо 2 дугаараас эхэлнэ. 2 дугаарынхан мэн таарат уншлага даан тавтай морил. За үүн дээр Spirit Animal Oracle картн дээр байгаа. Энэ дээр магадгүй та нарт өгөх гинтийн бэлэг, surprise эсвэл зөвлөгөө анхааруулга юу ч гарч ирэхээ мэдэхгүй. Ягаад гэвэл би Лизан холж тавьчаад энэ хүзрийг нээгээгүй байгаа. Та нарт зүг хамт нээгээд учир байдлыг илүү тодруулъя. Өөрийнхөө зүн бэлэгтэй тулгуурлаж гэж бодлоо. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити матаараа бас комент үлдээцгээгээрэй манайхаа. Окей. За тэгэхээр эхлээд энэ цэнхэр чулууг сонгосон хүмүүс маань Beaver буюу минч гэдэг буюу баланс гэдэг үзэр гарч ирж байна. Танд бол ажил хөдөлмөр заавж авшаад you're being told that hard work is important but so is quality time with you love. Окей. Танд бол ажил хөдөлмөр чухал байгаа боловч заримдаа хайртай хүмүүстэйгээ чанартай сайхан цаг хугацааг харилцааг өнгөрөөх нь чухал шүү гэж хэлээд байгаа юм л та. За тэгээд family and care must be maintained for overall wholeness and success. Яг амжилттай байх хэрэгтэй болонтой мөнгө санхүүгийн хувьд өөрчн мөнгө хэрэгтэй, ажил карьер хэрэгтэй, илүү амбицтай, тууштай байх, орлогоо нэмэгдүүлэх, тушаал ахихтэй тиймэрхүү зүйлүүд маш хэрэгтэй байж болно. Тэгэхээр ажил карьер мөнгө санхүү чухал ч гэсэндээ юмныхаа балансыг тэнцвэржүүлээрэй гэж савсууд минь хэлээд тахгүй юу нөгөө ажил гэж явсаар гэр бүлд нь юу болоод байгаа мэт ажил гэж явсаар өөр хүүхдүүд нь ч юм уу ямар асуудал тулгараад байгаа те тэрийг мэдтгүү ер нь гэр хооронд нь юу болоод байгаа мэдхгүй байж болно. Тэгэхээр хайртай хүмүүстэй цагийг өнгөрөөгөө ялангуяа өөр хүүхдтэй хүмүүс юм уу эхнэр хүүхдэдээ анхаарал хандуулаа те ерөөхдөө амьдрал нь юу болоод байгаа гэдэг дээр илүү анхаарч сайхан ярилцаж гадуур дотор хоолнд ордог ч юм уу гэр бүлээрээ эсвэл сайн дотны найз нөхдөдтэйгээ хамаатан садан аав ээжтэйгээ ерөөхдөө цагийг өнгөрөөж тэдэртээ бас анхаарал тавьж байгааг сануулж байна. Дандаа ажил гэдэг хайртай нандин амьдрал ч юм байдаг гэр бүлийн хүмүүсээ те анхаарлыг одоо сул орхидуулж тоохгүй орхидуулж болохгүй шүү гэсэн утгатай хүзэр сахиусуудын зөвлөгөө буугаад байгаа юм л да. Тэгэхээр баланс гэдэг буюу тэнцвэрийн ноолоо гэдэг нь ийм өчтөш ажиллаач амжуул уршаа харж амьдрал ажил карьерт анхаарч болно. Бас давхар гэр бүл дотны хүмүүстэйгээ цаг цаваа зарцуулж чиний мэдгүй асуудлууд өргөмжиж болно тийм үү. За энэ дээр бол анхаараарай гэж ерөөхдөө сахиусууд зөвлөж байна. Окей, за тэгвэл 2025 онд 2 дугаарх нэмэн хувьд за нэг бишээ тавьчих юм уу? За та нарын минь хувьд ямар хүсэл биелэгдэхээр байна гэдгийг харъя. Ажил карьер мөнгө санхүү хайр дурлал юу ч хийж болно. Би хэлж мэдгүй сахиусуудын гаргаж ирсэн зүйлийг би зөвхөн мэдээлэлд амжуулан шүү манайхаа ойлгоорой. Чиний хүсчихснээс өөр хүсэл чинь биелэгдэж магадгүй. Хайр дурлал хүсчихсэн бол ажил карьер. Эсвэл ажил карьерийн хүсэл биелэгдээсэ гэж бодвол хайр дурлал дээр ч байж магадгүй. Тэ? Энд бол миний мэдэх хэрэг биш шүү. За хүзэр сайн хойлж иж төлөв сайн буудаг байгаа. Тийм болохоор камера чичүүлэхгүйгээд ард нь гэж сайн хойлоод бай. За харцгаая. Ямар хүсэл чи энэ жилдээ бэлдэх вэ? Окей. I got it. Энэ бол баг ерөөхдөө бол хайр дурлал гэхээс илүү ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой хүсэл биелэгдэнэ гэж хараад байна. За хайр дурлал бас энэ дээр орж болно. Дээд талын хүзэр дээр 9 сэлэг буюу 8 of swords гарч ирсэн байна. Ерөөхдөө
Ажил карьерийн хувьд бол маш их тэмцэж байгаа харж байна л да. Бусдаас илүү гарах ч юм, илүү өөрхөн хувийн бизнесээ илүү ашиг орлоготой байх гэж хүмүүстэй бүр тэмцэлтэй ингээд өрсөлдөж болно. Эсвэл албан тушаал ямар нэгэн компанид ч юм албан газар ажилладаг бол тушаал твшгийн тулд цалингаа нэмэгдүүлэхийн тулд эсвэл өөрийгөө чадвартай энэхүү байгаа газараа ажиллаж чадна гэж харуулахын тулд маш их өрсөлдөөн дунд явж байгаа харагдаж байна. Тийм болохоор ингээд ерөөхдөө айгүйх стресстэй харагдаж байна л да. Нэг амар эд материалтай холбоотой биш байж болно. За яг мөнгө санхүүгийн асуудал давхар гарч иж болно. Гэхдээ энэ дээр бол илүү амбицтай байхыг маш хүсээд карьераа амжилттай болох, илүү их мөнгөтэй болох, баян болох, эсвэл тушаал ахихтэй юу ч гэдэг энтэй маш их ажил карьер дээр материалын байдал дээр илүү анхаарад үүнээсээ болоод айгүйх стресстэй байгаа харагдаад байна. За тэгж байгаа бол таны энэ хүсэл чинь биелэх нь байна. Энэ дээр бас ахуусууд би сая зөвлөсөн шүү дээ. Ажил мөнгө санхүүгээд гэр орны хайртай дотныхоо хүмүүстэй бас анхаарал хандуулаа бити мартаарай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас манайхан санаж яв. Мөнгө чухал, амбицтай байх чухал. Чи workaholic байж болно те. Аюух ажилласан карьер хөөсөн байж болно. Гэхдээ гэр бүл юу вэ? Хайртай хүмүүс чинь бас чухал. За мөнгө санхүүтэй ажил карьертэй холбоотой хүсэл чинь энэ жилдээ бол биелэн 9-7 хоногоос 9 сарын дараа ч байж магадгүй эсвэл энэ жилийн 9-р сард ч байж магадгүй жоохон удаан юм бэ гэж бодож байгаа бол sorry гэхдээ яг энэ доторх хугацаанд гэж хэлээд байгаа шүү дээ. 1-2 сарын дараа 1-2 7 хоногийн дараа ч байж болно. Тэгээ ер нь бол энэ жилийн 9-р сараас ч юм уу нэг хэтэрхгүй наан 9-7 хоногт 1-2 сарын дараа ч байж болно. Материалын зүйл дээр за мөнгө санхүүгийн асуудалтай байсан бол мөнгө санхүүгийн асуудал чинь огцом дээшлээд өөрхөн гоо сайхан ч юм уу хувийн хэрэглээнд хангалттай мөнгө зарцуулж чадхаар өөр ширээч бас дарж чадхаар харагдаад байгаамаа. Баг зэргийн мэдээлэл нь юу гэхээр ажлын байран дээр хайр дурлалын романс үүсгэж магадгүй ялангуяа синглчүүд маань тэгж харагдаж байна. За энийг жоохон тодруулаад байна. Тушаал ахих бол тэр хүсэл чинь биелнэ. Бусдаа өсөж дээр гарч илүү өөрхөн бизнесээ ашигыг ахиулахыг хүсэж байгаа фокус хийж байгаа хүмүүс маань бол тэр хүсэл чинь бас биелнэ. За тэр юу гэхээр бас тодорхой хэмжээгээр нэг романтик харилцаа бас үүсгэхээр харагдаж байна. Сингл хүмүүс маань байвал ажил карьерийн шугамар танилцсан хүнтэйгээ романс үүсгэх эсвэл нэг дор ажилтдаг хүнтэйгээ ингээд романтик харилцаа үүсэхгүй мэн дээд тал дээр яг ч аргагүй Three of Pentacles гарч иж байна да. Яг ч аргагүй цуг хамттай ажилтдаг ч юм уу сурч хөдөлмөрлөдөг эсвэл цуг бизнес хийдэг хүнтэйгээ байж болно. Романтик харилцаа эхлүүлнэ гэж харагдаж байна. За тэгээд энэ жилдээ бас мөнгө санхүүгийн байдал чинь гэсэндээ өмнөх жилүүдэд өмнөх саруудад хэцүүхэн байсан бол энэхүү саадуудаа даван гарах нэ. Жохон амьсгаа аваад тэ өөртөө цаг хугацаа гаргахаар харагдаж байна. За тэгэхээр удаан хугацааны турш маш хэцүү шаргуу ажиллаж өрсөлдөөн дунд хөдөлмөрсөн зөрүүд бөгөөд хүчтэй та нар маань 2 дугаар их юм байна. 2025 оны хүсэл нь бол ерөөхдөө санхүүгийн материалтай холбоотой ажил карьертэй холбоотой хүсэл нь бол биелэх юм байна. За давхар хийсэнтэй ингээд романтик харилцаа эхлүүлнэ. Ихэнхдээ эхлүүлэх жах хүнтэй өмнө юм тийм ээ одоо сайн мэдтгүү байсан эсвэл зүгээр л ажлын найз байсан бол энэ илүү одоо лимит даун гэх юм уу шугыг давж романтик харилцаа үүснэ эсвэл шинэ газар ажилд орж болно эсвэл тэгжээд ямарсан цоошин хүнтэй цоошин романтик харилцаа эхлүүлнэ гэж би хараад байна. За тэгээд 2 дугаарх маш язтай ажтай ажил карьер мөнгө санхүү дээр ажилласан хүсэж байгаа хүсэл нь биелэхээс гадна ялангуяа сингл хүмүүс маань байгаа болтой ингээд хостой болж магадгүй бүр үгүй махэд нэлээд айтайхан романтик харилцаатай амжилт болно гэж харж байна. За сингл биш хүмүүс маань одоо хосын харилцаатайгаа бас асуудалтай хүмүүс байсан байж болно. Энд дээр итгэх нөгөө нэг мөнгө санхүү ажил карьер гэж явсаар хагаад хайртай хүнтэй цаг зав нэхийг зарцуулж чадахгүй явсаар хагаад хоёрын харилцаанд донд хил ам гардаг ч юм уу тэ хэрүүл маргаан гарсан үл ойлголцлоос болоод ингээд зовж гомдож шаналж исэн бол хоёрын харилцаа чинь буцаж сэргэн гэж харагдаад байна л да. Буцаад хэвийн болоод эвтэй найртай байхаар харагдчихээн. Яагаад тэгэхээр хоёр бие нэгэ гих сэтгэл мэдрэмж нь энэ тэнцүү учраас. Тийм болохоор сахиусууд маань бас энэ дээр зөвлөд байгаа шүү дээ. Ажил мөнгө зүнх гээд чухал байгаа ч гэсэндээ баланс нь бол хайртай хүмүүстэйгээ чанартай сайхан цагийг өнгөрүүлээ. Хэдий амжилт мөнгө чухал ч гэсэндээ гээд ингээд анхааруулад байгаа юм шүү. Тэгэхээр 2 дугаарх маань энэ дээр анхаарад өгөөрэй. Ер нь бол иймэрхүү асуудал үүсэж байгаа та нарын маань бас нэг тэнцвэргүй байдлаас нь болоод бүх зүйлийг мөнгө санхүүл номер 1 тавьснаасаа болоод иймэрхүү асуудал үүсгээд байгаа шүү энэ жилдээ. За энийг анхаараарай.
За ингээд 2 дугаарын нэмэн хувьд бол энэ байла. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. За одоо 3 дугаарынх нь маань таараад уншлагатай аан тавтай байвал. За энэ дээр магадгүй сахиусуудын зөвлөгөө, анхааруулга, гэмтийн бэлэг юу ч гарч иж магадгүй. Би энэ хүзрөө бол нээж үзээгүй байгаа. Та нартай цуг нээж үзээд өөрх нь зүүн бэлэг дээрээ тулгуурлаад ерөөхдөө 2025 он та нарын маань ямар хүсэл биелэгдэхээр байна уу гэдгийг бүгдээрээ харцгаая. Dog loyalty нохоо гэдэг хүзэр гарч ирж байна. You may be feeling like those around you let you down or not doing this comes reminded that loyalty is you must be. Ерөөхдөө бол ингэж хэлээд байна л да. Үнэнч шудраг гэдэг хүзэр гарч ирж байна л да. Loyalty үнэнч л гэсэн үг л дээ. Чи заримдаа магадгүйтэй чиний эрийн тойронд байгаа хүмүүс чамайг та ингээд сэтгэл санаагаар унгаахтай ажил төрөл дээр ч юм олигтой дэмжихгүй юм шудраг байж чадахгүй байх тийм мэдрэмжүүдийг авах байх гинэ. Тэглэж гисэндээ чамд бол өмнө шудраг байдал гэдэг нь одоо хүртэл байдаг болохоор өөрийгөө бити not settle for anything less өөрийгөө бити доогуур үнэлээрэ дутуу үнэлээрэ гэж хэлж байгаа ма чи илүү дээрийг хүртэх хэрэгтэй гэж байна. Тэгээд бас энэ айгүй холбог тохио гарч ирж ингэж чамааг ингээд айгүй өмнө шударгаар ажил төрлөө хийгээд ч юм уу те ингээд сайн ажилтан байгаа. Эсвэл найз нөхдөд маш их сэтгэлээсээ хандаад байхад тэдгээр хүмүүсс чам шиг сэтгэлээсээ өмнө шударга хандаж чадахгүй те ийм өмнө шударга байдал гэдэг нь ямар үн цэнтэй вэ гэдэг мэдхгүй байж болно. Тийм болохоор өөрийгөө эзэж бити доогуур үнэлээрээ бусдад бити чамааг доогуур үнэлж хандахад нь тийм зүйлийг бити бий болохоорэ чи илүү сайныг хүртэх хэрэгтэй шүү гэж хүртэх ёстой хүн гэж сахиусууд мэд хэлээд байгаа маа. За тэгэхээр энд юу болоод байна? За 3 дугаарны маань хувьд за энэ бол анхааруулга гэж зөвлөгөө гэж илүү харагдаад байна. Гэхдээ энэтэй уялдаа холбоотой юу байж болохыг одоо бүгдээрээ харъя. За хүзрөө ч сайн хойлоодохыг. Хүзрөө сайн хойлохгүй бол төлөв сайн болохгүй. Тэгээд төлөв сайн болохын тулд хүзрөө сайн хойлох хэрэгтэй байдгийг. Чия. Тавар боллоо. За 2025 онд 3 дугаар нэмэн ямар хүсэл биелэхээр байна вэ? Гэдгийг харъя. Fool. За дээд талын хүзэрдээ Emperor эзэн хаан гэдэг хүзэр гарч ирж байна. Энэ бол ерөөхдөө ойлгомжтой. Ингээд сая энэ Oracle хүзэн дээр хэлж штэ ингээд хүмүүс чамтай шудраг бус харьцаад байж болно. Тэгээ өөрийгөө үнэлээ, үн цэнтэй бай. Өөрийгөө бити дутуу унж дормжлуулаарай. Юу доош нийлэхэр гэсэн утгатай байхгүй юу? Тэгээ одоогийн байдлаар та нарын минь хувьд бол ингээд ажил карьер дээр ч юм уу хичээгээд ажиллаад байгаа боловч хүмүүс өөрөө ч үнэлэхгүй байж болно. Хангалттай үнэлэхгүй. Үнээсээ бол маш их одоо толгой нөвцсөн ч гэдэг юм уу стресстэй байгаа байж бол ихэнх нь өөртөө хувийн бизнес гэдэг ч юм уу өөрөө гэсэн компанитай өөрөө гэсэн бизнестэй тэгээ доороо хүмүүс ажилладаг байж болно. Тэгээд ерөөхдөө ингээд хамтран ажиллагч чинь олигтой сэтгэл гарахгүй ч юм уу нэлээд өөр чиг стресс бол эсвэл өмнөх санхүүгөө хувийн бизнесээ дээшүүлгээд хичээгээд яваад байгаа боловч ихэвчлэн энд бас голдуу 50-аас дээш хуваараа юм хийдэг хүмүүс үзэж байх хангалттай. За эсвэл нэг албан байгуулалт удирдах албан тушаалтай хүн бас байж болно. Тэгээд ерөөдөө маш их ажил карьерийн хувьд л айгүй тийм хэцүү хий байгаад хичээгээд байгаа боловч чамаа хүмүүс үнэлэхгүй болохоор заримдаа бүгдийг хаяад юу юм дээр яг л фул буюу тэгээд бүгдийг хаяа зүгээр их чөлөөтэй дүүлэн нисэх юмсан стрессгүй ингээл зүгээр л хаяад яваад их юмсан гэсэн мэдрэмжийг аваад шаналаад байдаг бол энэ жилдээ эдгээр асуудлууд чинь дуусгар болно гэж харагдаж байна. Илүү ажил карьер дээр ч юм уу санаан зовсон зүйлүүд дээр амжилт гаргахаар харагдаж байна. За минийс Oracle зүгээр хараадгыг. За тэгээд ерөөхдөө бол өөрийгөө те ямар байр суурьтай хүн бэ гэдгээ сануулаарай гэж энэ Oracle хүзэр дээр хэлсэн маань энэ Emperor хүзэртэй гарч ирж байгаа хгүй. Чи бол лидер юм, чи бол удирдагч юм те.
чи бол манлайлагч гэдэг мэдрүүлж чадсанаар тэг өөрийгөө үнцэнтэй байлгаж дээш нь залаа илүү дээд өндөр төргөө би бол ажлаа мэдвэл та нар миний хийсдэг хийч гэдэг юм иймэрхүү эзэн хаан шиг удирдах чиг байр суурьтай байж чадсанаар 2025 онд ажил карьер мөнгө санхүү дээр амжилт гаргана шүү. За өмнөдөө дахин санхүүсүүдээс өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэзээ ч битгий доогуур болгоорой. Gambling. За манайхаа 3 дугаарынхаа шулуухан хэлээд доо сүүлийн манайхаа онлайн казино гэж интернетээр маш их казино тоглоод бүр хэдэн сая хэдэн тэрбумаар ингэж алддаг хүмүүс аягүй их байгаа даа. Ерөөс мөрөдөд тоглоом тоглочлох эсвэл буруу зүйлд хөрөнгө оруулж болохгүй. Тэгэх юм бол хамаг одоо юу гэдэг олон жилийн хөдөлмөрч удаан хугацаанд хичээж ажилласан мөнгө санхүүгээ барж дуусгаар хааж мөрөдөд тоглоомноос хол яваарэ. Өөр юу вэ? Яг мөнгө санхүүж хэцүү байлаа гэдэг хурдан баяжихын тулд за гэс хэдэн сая төгрөөр боцоо тавил мөнгөө өсгөхөд авъя гэдэр гэж бодож байгаа бол нөө та нар эндүрч биш шүү. Алдаа гарна шүү. Mind power буюу бодлын хүч гэдэг хүзэр гарч иж байна л да. Тэгээ өөрийнхөө авиас чадварыг ашиглал анализ логиктойгоор анализ хий гэж шүү те. Өөрхөн бодлоо удирдах гэсэн хүзэр гарч ирж шүү. Тэгэж чадах юм бол энэ ондоо багтаад мөнгө санхүү, бизнес, ажил, карьертэй холбоотой бүх асуудлууд чинь цэгцэн, хүсэлчин бэлэн чамд амжилттай байх болно. За зарим нь удаан хугацааны газар ажиллаад байдаг ерөөсөө удирдлагч чинь чамааг үнэлэхгүй байсан тийм. Ингээд хамтаа олон ч үнэлэхгүй, чиний хичээл зүтгэлийг үнэлэхгүй байсан бол энэ жилдээ чиний ямар хүсэл бэлэгдэнэ гэж чи тушаал ихнэ. Тушаал ахаар харагдаж байна. Амжилттай эцсийн эц чамааг ямар сайн ажилтан бай, ямар сайн чадвартай ажилтан бай гэдгийг чинь хүлээн зөвшөөрөөд чамааг тушаал ахиулах бас нэг тийм сайхан хүсэлчин энэ жилдээ бол биелэхээр харагдаж байна шүү. Oh my god, энийг хараа. Дахиад loyalty гэдэг хүзрийн дээр гарч иж байгаа байхгүй юу? Энийг хараа. Loyalty, үнэнч байдал тийм. За үнэнч найзууд болон үнэт шударга байдал чинь маш их чухал үн цэнтэй зүйл шүү. Найз нөхдөдөө бас үнч байгаарэ гэж байна. За бас найз нөхдөдөө бизнес хамтарч хийж олж өмнө сэтгэлээсээ байснаар эсвэл ямар нэгэн газар алтан тушаал алтан байгууллагатай ажилладаг бол тэ өмнө шударгаар ажил хөдөлмөрөөр хичээнгүйлэн хийж чадсанаа та амжилтанд хүрэн тушаал дэвших юм байна. За ерөөхдөө ингээд 3 дугаархны минь хувьд хайр дурлалтай холбоотой зүйл бол харагдсангүй ажил карьер бас материалын зүйлтэй холбоотой харагдлаа. За яг хэрвээ зарим нэгнийх маань хувьд бол хайр дурлалыг бодож үзэж байсан бол тийм удаан хугацаанд сингл явсан чи хүмүүс маань өнгөрсөнтэйгоо зууралтаад өнгөрсөн амьдралаа хуучин нөхөр хуучин найзхан залууга бодоод байдаг гэсэн бол энэ жилдээ багтаж илүү амьдралт цоошин надад явдал дээр рамадаг харилцаатай байх хүн бас гарч ирэхийг үүсэхгүй юм байна. За юм байна. За ингээд 3 дугаархны хувьд бол тараад уншлага өгөөр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.